За сайн уу залуусаа шинэ бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. За энэ бичлэгээ би жоохон хурдан дуусгаж магадгүй шүү заяа. Яг гэвэл Балид маузаа орхисон байна. За маузгүй би шууд одоо MacBook-ээрээ зурчиж байгаа учраас жоохон удаан ч юм уу зурж магадгүй. За тэгээд одоо л эхнэр хот хоёр Вьетнамд байна. За Вьетнамаас маргааш Бали руу хөдөлнө. Тийм учраас өнөөдөртөө багтаад форкаста оруулчих гэж бодсон. Тэгэд өнгөрсөн 7 хоногт юу болсон бэ? Бүгдээр харцгаая. За манай Telegram байдаг хүмүүс байх юм бол би энэ 7 хоногт 7 хоногийн дундуур нэг удаа шинжилгээ явуулсан. За ахиж шинжилгээ явуулж амтсангүй яагаад гэвэл Вьетнам төрлөө ирээд нэлээд одоо нислэгийн мэтлэгтэй байгаад жоохон завгүй байлаа. Гадуур дотор хүмүүстэй уулзаад. Тийм болохоор нэг удаа явуулсан. Тэгээд тэр шинжилгээний дагуу орсон хүмүүс унаас тодорхой хэмжээнд ашигтай ажилласан байлээ. Тэгээд би яг ханш одоо хийх гээд шүү, тэгэх гээд шүү гэдэг мэдээлэлээ 7 хоногийн дундуур Dommaster Academy гэдэг Discord руу одоо явуулдаг. За юм. Тэгээд тэр Discord нь бүр гой зүйлс байгаа. Зөндөө олон гоё юм байгаа. За юм. Бүгдээрээ орж амжаагүй байх юм бол ороорой. За яг энэ бичлэгний одоо тайлбар хэсэгт Discord-ныхоо линкийг оруулсан байгаа шүү. За юм байна. Гол ажилд орё бүгдээрээ. Алт юу болчихвоо? За өнгөрсөн 7 хоногийн зураг би устгацсан. Яагаад гэвэл 7 хоногийн дундуур нэлээд зураг зурсан учраас өнгөрсөн 7 хоногийн зураг би хадгалж амжаагүй. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногт бидний хувьд алтыг дээшээ харж байсан. За дээшээ хараад хамгийн гол нь 4 цаг буюу те. За ер нь бол яг би 4 цаг гэж хүмүүст ойлгохдоо шууд 4 цаг гэж хэлээд байгаа. Миний стратегийн хувьд бол 4 цаг маань яг day ярилжаанд бол secondary double level гэж би нэрлэдэг. За тэгэхээр 4 цагийн хувьд бол яг энэ доор байгаа ханш буюу те 4100 одоо 54-ийг сэтэлж ороод ирчихгүй бол алтыг бол унна гэж айлтгүй. Ер нь бол long харьяа гэж өнгөрсөн 7 хоногт ярьжсэн. За тэгээд ингэж ярьжсны дагуу алт маань сайхан өсөд ороод ирсэн. За тэгээд 5 дахь өсөлт бол харин нэлийн одоо хурдтай өсөлт байлаа. Энэ 5 дахь өсөлтийн хувьд бол хэрхэн орж ирсэн бэ гэсэн чинь өмнө resistance болж байсан одоо зоныг дээшээ break out хийж сэтлээд за сэтэлснийхаа дараа шууд энэ зон дээрээсээ retest хийнгүүтээ дээшээ шууд явцсан. За дээшээ явахдаа болохоор 5 дахь өдрийн хай нь болохоор 4352 гэдэг энэ ханш руу ороод тэгээд буцаад нэг retracement орж ирсэн байдалтай харагдаж байна. За эндээс та бүхэн маань юу харж байна? За эх 7 хоногт алт маань all time high хийх үү? All time high хийхэд бол хэдхэн пипний дутуу байгаа. За тэгэхээр энэ одоо хөдөлгөөнийг гүйцээх үү? Юу гэж бодож байна манайхаа? За энэ хөдөлгөөнийг гүйцээхэд 260 пип л шүү дээ, тий? За тэгвэл алтны хувьд бол өсөх хэд хэдэн шалтгаанууд байгаа. Нэгдүгээрт оны сүүл болж байна. Оны сүүл болон оны эхэнд одоо улсууд төв банкуд алт ихийг нөөцлөдөг. Үүнээс шалтгаалаад алтны эрэлт өсдөг учраас яг уу оны сүүл дандаа өсдөг шүү гэдэг нөгөө бид нар дандаа яриад идэг гэсэн үг. Мэдээж хэрэг үүн дээр байна. Үүн нэг шалтгаан байна. Дараагийн нэг шалтгаан техник шинжилгээ гэсэн үг. Техник шинжилгээний хувьд алт маань uptrend зааж байгаа. Uptrend зааж байгаа учраас бид нар одоо long орохоос аргагүй. За харах юм бол 4 цаг uptrendтэй. За шалтгаан daily дээр өнгөрсөн 7 хоног удаагаас ярьсан энэ дэр шинжлэх бүр нэг дэлгэрэнгүй ярих шаардлага байхгүй те. Уус апта байгаа. За тэгээд энэ импульсийн хөдөлгөөнүүд явж байгаа. За харцгаая. Ингээд. За дараа энд нэг орой үүссэн гэж үзвэл ингээд дэше явцсан. За одоо retracement. За тэгээд дараагийн хөдөлгөөн өргөжлөөд дэше. За энэ маус згүйсэн чинь энд нэг юу double click хийчихлаа. За ингээд дэше байна гэж харж ийн гэсэн үг. За тэгвэл алт маань үргэлжлээд дээшээ өсвөл хэд хүрэх боломжтой юм бүгдээрээ таамаглая л да. За хамгийн сүүлд энэ оройг сэтэлсний дараа retracement орж ирсэн. Retracement өмнөх ёроол руу орж ирээд зүйтэй хаагдсан. За тэгвэл үүний дараа бид нар юу гэж үзэх вэ гэхээр дараагийн одоо all time high нэг удаа хүрэх ёстой. За хүрчээд буцаад retracement орж ирэх үед дараа нь ахаад хаана хүрэх үү гэдгийг бид нар бол тооцоолох юм байна. Яагаад гэж тооцоолж байгаа гэхээр 4 цаг дээр одоо энэ хөдөлгөөн маань өөрөө
өмнөх одоо эсвийн лов дээр орж ирсэн учраас дараагийн хөдөлгөөн нь дараагийн орой гэж үздэг учраас за хэмжээний хувьд бол яг 4 цаг дээр бол хандсан байгаа. За daily дээр тэгвэл сүүлд явсан импульсаар бүгдээрээ нэг үзье л да. Ингэж яваад за энд сэтэлсэн. Тэг яах аргагүй ингэж л татах юм байна л да. Ингэж л татах юм байна. За тэгээд ингэж татвал одоо 23.6 гэхээр за дээшээ зүгээр таамаглуулаа 4405 гэдэг ханш руу их нээлжинд орж ирэх боломжтой юм байна гэж харах юм байна манайхан. За тийм байна. Тэгэхээр одоо тэгвэл бид нар хэрхэн лонг арилжаанд орох уу гэхээр миний хувьд бол яг энэ одоо resistance болж исэн одоо support болж өгч исэн зон дээр bounce хийцэн гэж харж байгаа. За тийм учраас алтны хувьд бол үргэлжлүүлээд ирэх нэгтгэд баг all time хаяа хийчих байх гэж миний хувьд л харж байна. Тэгэхээр бидний одоо шинжилгээний хувьд л яг харахгүй long л харна гэсэн үг. Өөр ямар ч арга байхгүй байна. За long харж байна. За тэгээд long харахтаа бидний хувьд яг SL-ийг бол яг харахгүй сүүлийн зүүнний доор тавиул зүгээр. Тэгэхээр эх 7 хоногт хэрхэн хөдлөх боломжтой вэ? Магадaltaй вэ гэхээр одоо том цаг дээр маш хүчтэй уналт орж ирсний дараа дараагийн одоо импульсны хөдөлгөөн явахдаа иймэрхүү трендээр явдаг шүү. Иймэрхүү трендээр явах магадлал амар өндөр байдаг. Ингэж. За ингэж явхаар бидний хувьд бол анхаарах ёстой нэг зүйл нь за 30 минутан дээр ч юм уу те бага цаг дээр нөгөө трендэд дагаад явангууд эсвэл чинь цогцоод явцдаг шүү. Өөрөөр хэлбэл маш хүчтэй одоо 30 минутын импульс байгаас те 4 цагийн ретресент маш хүчтэй юм уналтын дараа буцаад одоо хөдөлгөөн өсөхдөө 4 цаг дээрээ энэ хөдөлгөөнийг явуулчихын заяа. Ингэж орж ирээд 4 цаг тий. 4 цаг дээрээ нэг ийм хөдөлгөөн явж магадгүй шүү гэж би хэлээд байгаа юм. Ингэж. За хэрвээ ингэж явах юм бол 30 минут буюу бидний нөгөө нэг арай нэг бага цагаараа хардаг штэ. Тэгээд нөгөө трендээ одоо higher low-ийн доор одоо SL-ийг тавиад явдаг штэ. За тэр бол үйлчлэхгүй гэсэн үг. Яагаад гэвэл 4 цаг чинь өөрөө retracement-ийн хөдөлгөөн нь за одоо бидний хувьд бол импульс гэж нэрлэн тэ. Импульсийн хөдөлгөөн эхлэх гэж байхдаа явж байхдаа 30 минутын трендийг нь эвдчихдэг гэсэн үг. Араа ингэж. За ингээл 30 минутаа бид нар ингээл SL зөвгөл явж байгаа ш тараас нь пад гэд ороод ирнэ гэсэн үг. За тэгээд энэ дээр SL цохиулчихна. За ихэнх нь одоо бол SL-ийг тэг зөөж явж байгаа. Шалтгаан нь хүчтэй уналтын дараа ингэж орж ирдэг учраас бид нар 4 цагаар харахаас аргагүй. Тэгээд бидний хувьд бол дараагийн ханшийг ингэж дээшээ гэж харж байна. Тэгэхээр оролдоо бид нар хэрхэн хийх вэ гэхээр энэ хөдөлгөөн маань буцаж доошоо орж ирээд 30 минут маань даун эргэжээд буцаад ап руу ирэх үед дараагийн импульсийн хөдөлгөөн рүү бид нар орж болж ийн гэсэн үг. За энэ дээр би бага цагийн зураг үзүүлчих. За энэ дээр 30 явж гин. Гэж явлаа. За доошоо орж ирлээ тий. Доошоо орж ирчээд ингээд маа зууч чинь. Ингээд дээшээ гарч ирлээ. За яг нь бид нар эндээс дараагийн импульс руу орж болж ийн гэсэн үг. За энийг би цагаан болгочих. Цагаан болгонгуудаа энэ дээр трендийн эргэлтийг харуулчих заяа. Ийм шүү за. Тэгэхээр ингэж харж болж байна. Тэгэхээр миний хувьд бол яг ирэх 7 хоногт all time high-ыг зорж байна. За тэгээ all time high хийсний дараа өргөжлүүлээд яг хэдрүү хүрэх үү гэдэг шалтгаан тий гарч ирэх юм байна. За тэгвэл хизээ бид нар алтан дээр байтгаа зогсоох уу гэхээр өмнөх одоо ёроол орж ирэх үед ийшээ ахаа цэтрээд ороод ирвэл бид нар байтгаа дүр зогсоо. Тэгээд дахиад нөгөө нэг байтах confirmation харна гэсэн үг. Дараагийн байтах confirmation-ыг тэгвэл хэрхэн харах уу гэхээр дээлигийн ёроол байгаа. Дээлигийн ёроол ийшээ. Эх 7 хоногт тэрвээ алт хаяа хийхгүй унаад ороод ирэх юм бол том цаг дээр буюу дэйли дээр ретресмент хийчихэд дахиад үргэлжлээд дээшээ өсөх магадaltaй гэж харна гэсэн үг. Тэгэхээр бидний хувьд бол яг buying нөхцөл болон selling нөхцөл яриад байгаа шүү дээ. Тэгэхээр buying нөхцөл бол одооноос шууд байдаж эхлэх нь байна. Гэхдээ эсэлтэй арилжах хэрэгтэй. Яагаад гэвэл алт амар одоо хэдэн зуун пипээр хөдөлж байгаа учраас эсэлгүй бол баргийн танс тэсэхгүй шүү. Тийм учраас заавал эсэлтэй арилжаарай. Харин доошоо ороод ирэх юм бол бид нар энэ хараа 4257 гэдэг ханшийг сэтлээд хэрвээ доошоо хөдөлгөөн ороод ирвэл бидний хувьд бол байтах confirmation байхгүй болчихно. За хүлээнэ гэсэн үг. Хүлээгээд байтах дараагийн цэгийг хаан шүү за. За
алтан дээр бол нэг юм байна манайхаа. Тэгэхээр өргөжлүүлээд байтах нь байна. Тэгээд байтах компромишнийг би бүр хэлж өглөө. Тэгээд заавал яг ингэж зургийн дагаа хөдлөхгүй ч гэсэн ерөнхийн одоо трендийн бүтцийг ойлгодог бол бид нар яг тухайн үеийнхээ ханшийн одоо price action гэж нэрлэгтэй price action-ыг бүгдээрээ хараад тэгээд орчиж болно гэсэн үг. За юм байна. Алтны хувьд бол дээшээ. За тэгвэл өөр харах юм. За pound yen-ийг харчих. Pound yen дээр өнгөрсөн 7 хоногт бүгдээрээ дээшээ гэж ярьж байсан. За яг нөгөө нэг зураг маань өнгөрсөн 7 хоногоор хэвээрээ байна. За яагаад хэвээрээ байгаа вэ гэхээр би өөрөө яг pound yen дээр ордгоо зөвхөн алтан дээр арилжиж байгаа. За нийт одоо манайхан арилждаг хослуудыг би ер нь бол ярих хичээдэг гэсэн үг байхгүй юу. Тийм учраас pound yen-ийг заавал оруулаад өгье. За pound yen-ийн хувьд бол өнгөрсөн 7 хоногт аптрендийн хөдөлгөөнтэй импульс хөдөлгөөн явна гэдэг ярьж ирсний дагуу импульс хөдөлгөөн явсан. За тэгээд ямар ч бидний харж байсан таргет руу хөрсөн Fibonacci хасах 45 буюу одоо энэ 208.34 гэдэг ханш руу хүрнэ гэж бүгдээр харж ирсэн байна. Хангалттай хүрээ дэшээ явсан байна. За одоо тэгвэл эх 7 хоногт яах вэ? За өнгөрсөн 7 хоногт байгаа жоохон толгойг чи эргүүлж магадгүй зургнуудыг устгаад тренд дахиад нэг зурчий бүгдээр. За тэгвэл биднэрт хэрэгтэй зургууд. За ер нь бол ингээл баг ихэнх нь хэрэггүйсэн юм шүү дээ. Бүгдийг устгачдаг гэж. За нэг нь устгачлаа. За тэгвэл ингээд дээшээ. За энд нэг ретресэнд өгөөд тэгээд дээшээ явцсан байна. За дээшээ явахдаа эдгээр бол нэг орой гэж явна. За импульсийн хөдөлгөөн маш хүчтэй гоё орж ирсэн. За тэгвэл энэ импульсийн хөдөлгөөн маань үргэлжлээд ретресментийн хөдөлгөөн одоо үзүүлж байна. За ретресментийн дараа ахаад дээшээ явна. За pound yen-ийн хувьд бол all time high шиг санаж байна. Тийм учраас дээшээгээ ямар нэгэн resistance бид нар харах боломжгүй учраас Fibonacci level-ээр дараагийнхаа типийг бүгдээрээ тодорхойлоод байгаа. За тэгэхээр одоогийн байдлаар ретресментийн хөдөлгөөн орж ирээд үргэлжлээд дээшээ импульсийн хөдөлгөөн эхэлнэ гэж бодох юм бол бид нар байдна гэсэн үг. За тэгвэл одоо ретресментийн хөдөлгөөн маань хүртэл орж ирэх боломжтой байх гэхээр эхний ээлжинд энэ ёроол байна. Энэ ёроол дээр одоо нэлээд их баунс үзүүлсэн учраас баг энэ чигээрээ задарчгаар харагдаад байх юм. Тэгэхээр энэ чигээрээ хэрвээ хөдөлгөөн маань задрах юм бол дээшээгээ нэлээд үргэлжлээд хүчтэй явчихаар байна. За үргэлжлээд хүчтэй явбал энэ маань бүр ийшээ орж ирэхээр байна шүү манайхаа. Ийшээ орж ирэхээр байна. Тэгэхээр энэ маань болохоор нэг 210.64 гэдэг ханш руу орж ирэхээр байна. За ер нь бол эндээс нэг рискийн энтрийг шалгахчод нэг амар гимгүү. За эсвэл яг нь дээшээгээ энд үүсгэж байгаа bullish pattern маань сэтрэлт хийгдсэний дараа бүгдээрээ орж болох нэ. За ийшээ харж шүү манайхаа. За тэгэхээр одоо л рискийн энтрийг шалгаж болно. Эсвэл одоо паттерн сэтрэлтийн дараа бид нар тодорхой хэмжээнд эсэлээ тавих газар олоод дээшээгээ орж болох нэ. Pound yen өөр ярих юм байхгүй дээшээ. За биткойныг нэг харъя бүгдээрээ. За евро USD-г нэг харчихв. За евро USD-г нэг харчаад өргөжлүүлээ. За евро доллар маань яг өнгөрсөн 7 хоногт нэлээд гайгүй ойлгомжтой хөдөлгөөн хийгдсэн буюу өөрийгөө яах гэдэг байгаагаа одоо тодорхойлж өгсөн. Тэр нь daily time frame-ыг ап руу оруулж өгсөн. Тийм учраас эх 7 хоногт яг нэлээд хүлээлттэй буцаад retracement хүлээхээс аргагүй нэгэнт ап байгаа учраас бид нар одоо шууд энэ чигээр нь байдаад байх бас асуудалтай шүү дээ. За 30 минутыг харах юм бол угаасаа одоо болтол дээшээ зааж гин дээшээ бас сэтэрнэ. За тэгэхээр ядаж 4 цагийн ретресментийн хөдөлгөөн орж ирсний дараа бид нар бол лонг харуул зүгээр. Тэгвэл 4 цагийн ретресментийн хөдөлгөөн орж ирэх зон бол энэ зон болчиход байна л да. Эндээс бүгдээрээ нэг лонг шалгаж болно евро доллар дээр. Тэр бол одоо шууд байт гэхээр жоохон асуудалтай. Ягаад гэвэл daily буюу primary dow level-ийг харахаар хангалттай жишээ өсөд гараад ирсэн. Одоо primary dow level ингээд дээшээ өсөх магадлал өндөр. За хэрвээ энэ зон дээрээс bounce их нөхцөл бүрдэхгүй байх юм бол ахаад доош ороод ирж магадгүй. Гэхдээ миний хувьд бол нэг амар ахиж сүртэй доош орж ирэхгүй байх гэж бодож байна. Энэ хүртэл нь бол хүлээчүүл зүгээр. Тэгээд дараагийн зон буюу энд үссэн ханш руу эхний ээлжинд явчаар харагдаад байна. За миний хувьд. За тэгэхээр ер нь евро долларыг бол ингэж харж шүү манайхаа. Тийм учраас эх 7 хоногт эхний яг нэгд хоёрдоход ч юм уу те ретресэнд хүлээж аваад лонг орно. За. Тэгвэл биткойн бүгдээрээ жоохон яриатай байх шиг байсан да. За daily time frame-ийг бүгдээрээ down trend-ийн хөдөлгөөнтэй гэж ярьж байсан. За тэгээд down trend нь ерөөсөө олигтой юу чадахгүй байна. Одоо
дээшээгээ буцаж өсөхгүйгээр унах гээд байна. За бид нар бол дээшээгээ өсвөл ингэж харьяа гэж харж исэн чинь за эндээс харахад ер нь бол олигтой оройгоо сэтэлж чадаагүй. За тийм учраас бага цаг руу шилжүүлээд бүгдээрээ өргөжлүүлээд доошоо харахаас аргагүй болж байна. За тэгээд доошоо харуул яг хөө эндээс нэг дараагийн зооныг энэ спортоор л авъя да. За ийшээ зүгээр нэг зоон 6 орхичих заяа. За ханшин 75,000 гайгүй амар өндөр ханшин дээр шүү дээ. Хичнээн унж орсон ч гэсэн. За 4 цагийг харах юм бол ер нь сайдвей гэж бүгдээр хэлж болно. За тэгээд хамгийн гол нь энд үүссэн оройг ерөөсөө сэтэлж чадаагүй. Тэгээ баахан ингээд кандилуудтай. За тэгэхээр биткойныг эх 7 хоног доошоо харах юм байна. За гэхдээ доошоо харлаа гэж шууд сэлдэхгүй манайхаа хичнээн юм байсан ч гэсэн стресс гараад ирж болно шүү дээ. Тийм учраас яг эх 7 хоногт биткойн дээр амар гоё одоо confirmation-ууд амар гоё гарч ирэх байх. За мэдээж энэ зоонд дэшээ стресс гараад ирвэл дараагийн зоон руу ороод ирнэ. За тэгвэл дараагийн зооныг арай бүгдээрээ наривчлж зуръя. За daily time frame дээр ингэж зурсан юм байна. Тэгвэл 4 цаг дээр дараагийн resistance болж өгөхөөр зооныг бүгдээрээ зуръя гэвэл яг уу ингэж ороод арай наривчлаад ингэж ороод ирч болох юм. За тэгэхээр ийшээ эхний ээлжинд яг уу энэ 103,820 гэдэг ханш чухал ханш. За яг энэ байгаа ханш нь юу вэ гэхээр дээлигийн бүтцийн орой шиг санаж байна. Тийм учраас энэ 107,362 гэдэг бас нэлийн одоо чухал ханш байгаа. За тэгэхээр биткойн хувьд бол эхний ээлжинд энэ одоо resistance-ээс сэтлүүл бид нар дээшээ харна. Сэтэлсэн тохиолдолд л дээшээ харна гэсэн үг. Тэрнээс ч дээшээ харахгүй харин шорт харж байна. Шорт харахдаа эхний ээлжинд энэ ёроол сэтэрэлт хийгдээд бүгдээрээ доошоогоо ийшээ шорт харна гэсэн үг. Ер нь бол ингээд амар ойлгомжтой гэх юм уу те support resistance-ийг бидэрт үзүүлсэн байна. За яг би яг алт ч юм уу одоо fair дээр support resistance нэг амар голчилдгоо. Гэхдээ яг энэ биткойн дээр яхахгүй support resistance харахаас өөр аргагүй болж байна. Яагаад гэвэл энд үүсээд одоо жишээлбэл энэ дээр хос орой үүсгэсэн гэж үзэх юм бол хос оройны энд байгаа ёроолыг ер нь бол яг бид нар эцсийн хааян түвшинд авч үзэж болно. Тэгэхээр энэ ёроол сэтэрхэл юм бол яг бидний хувьд бол биткойн үргэлжлээд унах тохиогоо ер нь өчлөөдөө гэж үзээд доошоогоо шорт харж эхэлнэ гэсэн. Тийм учраас биткойныг шорт харахад тун одоо юу байна? Одоо ойрхон байна гэсэн үг. Биткойн ер нь бол унлаа да гэж харагдахаар байна. Тэгэхээр гэтээ бидний хувьд л яхахгүй Excel зоож арилжих нь маш чухал гэдгийг бүгдээрээ мэдчихэж байгаа. За тэгээд эцэст нь бүгдээрээ дүгнэе. Алтал дээшээ хэвээрээ. За дээшээ хэвээрээ. За энд үүссэн одоо 5 дахь өдрийн хамгийн доод ёроолын ханшийг доошоо сэтлээд ороод ирэх юм бол бидний хувьд бол бас алтан дээр жоохон асуудалтай. Бай арилж байгаа төр зогсоогоод бай дахь цэгээ хайж эхэлнэ гэсэн үг. Тийм ээ. За дараа нь евро долларыг мөн адилхан бай дахь цэгээ хайж эхэлнэ. За бай дахь цэг нь одоо энд үзүүлсэн power zone байх магадлал маш өндөр. За тэгээд pound yen угаасаа дээшээ. За хамгийн ойрхон оролттой pound yen байна. Энд үүсэж байгаа одоо bullish pattern маань дээшээ задрах магадлал өндөртэй байна. За үүний дараа биткойныг бол доошоо харж байна. За доошоо өнгөрсөн 7 хоног дээшээ харчаад одоо доошоо харж байгаа шалтгаанаа хэлсэн те. Энд үүссэн resistance-ийг ерөөсөө сэтэлж чадахгүй одоо ийм оройнуудыг үүсгээд яваад байгаа учраас хамгийн сүүлд үүссэн энэ ёроол буюу өндөр ёроол буюу тэгээ 87,715 гэдэг ханшийг сэтэлт хийх юм бол бид нар биткойныг доошоо харах нэ. За эх 7 хоногийн тамга бол ер нь юм байна. Тэгээ залуусаа өөртөө бүгдээрээ арга барилтай байгаа. Тэгэхээр миний энэ шинжилгээг өөрийнхөө арга барилд ашиглаад тий санаа авах нь аваад тэгээд арилжааныхаа одоо шийдвэр гаргалтуудыг өөртөө дор бүрнээ хийгээрэй. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. Түр баяртай.